судалгаа Монголын ард түмэн өрн эрхэт улс орнон дэлхийн татсанд бүтнээртэй авч ирсний 70 жилийн ойг өнөөдөр орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байна. 1991 оны 7 дугаар сарын 11. Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баярыг Цэргийн ерөнхий командлагч Дэслэгч генерал нөхөр Жатанба ёслол хүндэтгэлтэйгээр нээж хэлсэн үгэнтэй. 1920 өнгөрсөн 70 жил ард түмний оюун бүлэг, түүхт тэмцэл, хөдөлмөр зүтгэл, анд нөхтийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол улс хөгжил дэвшлийн замаар баггүй амжилт олсныг онцлон тэмдэглэлээ. Даринтад жилүүдэд Дарханбаатарт сайжруулж, их хорон ард түмний элгэн дэн тэврэн тэмцэж явсан зэвсэг түвшний дайч Тэнжигсаалыг спорт урлагийн